Spotify компани өөрийнхөө аппликейшнаар дамжуулаад 2016 оноос эхлээд тухайн жилд тэр хүний сонссон дууны ерхий тайлан гэх юм уу те. Одоо wrap up гэж нэрлэдэг байгаа мэдээллийг жилийн төгсгөлд өгөөд байгаа те. Тэдэн минут одоо дуу сонссон байна. Тим жанр сонссон юм байна шүү дээ. Таны тэр сонссон хамгийн сонсдог дуу чинь тэр юм байна шүү дээ. Эндээс бусад үеуд дээр хүмүүс ерөнхийдөө ингээд адилхан дэлгэц хараад байдаг те. Тэнгүүт яг жилийн эцэст нь өөрийнх нь яг онцлог таарсан чи ингэсэн байж тээ гэдгийг нь одоо ингээд тайлагнаад өгөх үед хүн намайг ойлгодсон байна, мэдэрдэм байна. Миний сонссон дуунуудыг ингээ мэддэг өөр нэг хүн байгаа юм шиг мэдэрмж аваад байгаа байхгүй тий. Яг одоо үеийн саяны ярьж байгаатай адилхан технологийн шийдлүүдтэй хэмэл оюун ухаан гэдэг ч юм уу эсвэл одоо big data analysis ч юм уу энэ шийдлүүдийг харилцаа холбооны салбар дээр хэрэгжүүлж байгаа бодит туршлагууд байгаа юу байгаа вэ? За Колброгийн хувьд болохоор бид анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд тухайн байгууллагад нь тохирсон тухайн байгууллагын дотоод процесс нь ямар байна, харилцагчийн үйлчилгээ нь яаж явж байна гэдэг юм уу тий. Эдгээр процессууд нь тохирсон шийдлийг бол санал болгох. Энэнийг бол яг гол чиглэлээ болж явж байсан. Одоогоор бол бид нэр Colbro платформ дотор бол 4 үндсэн үйлчилгээ байгаа. Энэ 4 үндсэн үйлчилгээ нийлбэрээрээ бараг 200 гаруй фичрүүдтэй модулуудтай гэсэн. Тэгэхээр бодлуулалтын зөвлөгөөд маань тухайн байгууллагад тохирсон яг энэ шийдлүүдийн санал болгож явдаг гэсэн. Голомт банкны хувьд болохоор за салбар жишээлбэл ингээ харилцагчтэй одоо ямар нэгэн тийм зорилготой очиж байгаа. Бүтээгдэхүүн сонирхоод очиж болно те. Зүгээр гүйлгэн хийх гэж утсан байж болно. За тэгэхэд яг манай хувьд яа гэвэл салбарын яг ажилтнуудын маань харагддаг одоо тэр юу гэдэг нь ажиллаж байгаа програм дээр за яг тухайн хувийн харилцагчийн одоо яг ямар төрлийн картууд байдгийг ямар одоо хадгаламж байдгийг ч гэдэг юм те яг тухайн хугацаа асуудлын шууд одоо шийдэх шаардлагатай зүйлүүдийг бэлдээд гаргаад өгдөг гэсэн систем дэр. За тэгэхээр магадгүй одоо харилцагч маань зорилго нь нэг арай өөрөөр очсон байсан ч гэсэн тухайн харилцагчийг мартцсан байсан ч юм уу те за одоо картын хугацаа тань дуусч байна гэдгийг нь ажилтан заавал хайж болохгүй эсвэл харилцагч заавал асуухаар хэлэхгүй нэгсэндээ систем маань өөрөө бүх зүйлийн самд болгочдөг. Дээр үед буюу аж үйлдвэрийн хувьсгал гараад масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээс өмнө бидний одоо сайн мэдэн штэ одоо даргангийн мөнгө аях ч юм уу те эсвэл халахчны гэр бүл ч юм уу готолчны гэр бүл гэдэг илүү ингээд яг 1% одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг ер нь авдаг. Тэр нь илүү үнцэнтэй нийгэм байж те. Тэгэнгүүт аж үйлдвэрийн хувьсгал гараад өнөөдрийн бидний үе хүртэл нэг ингээд масс бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй ингээд бүхэнд адилхан хүрдэж явж исэн бол сүүлийн үе технологийн дэвшлиг ашиглаад одоо шинэ ойлголтууд гарч эхэлж байгаа те. Зөвхөн тухайн харилцагчийг таниад, ойлгоод, мэдрээд тэр хүн таарсан бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлэх боломжууд за тэр одоо шийдлүүд биднэрт өнөөдөр гар дээр маань аль хэдийн хүрээд ирсэн. Тэгэхээр яаж тухайн хэрэглэгчийг илүүтэй таньж мэдээж ойлгох вэ? Бусад ингээд хүмүүстэй адилхан ханддаг компаниас ер нь яг ямар өрсөлдөөний даваа тал үүсгэх болохоор тэр хүнийг ингэж таньж зөвхөн тэр хүн таарсан бүтээгдэхүүн үйлчлэгийг ер нь бизнесүүд өгөх ёстой. Яг нөгөө тухайн хүн тохирсон үйлчилгээ бол ялцчгүй харилцааны түүхээс л эхэлнэ гэсэн үг. Ер нь бол хэрэглэгчдийн 71% нь бол байгууллагаас энэ л харилцаа хүсдэг. Өмнөх түүхийг мэддэг байгаасаа, өмнөх худалдаа авч ирсэн одоо хаягийг мэддэг байгаасаа тий та энэ хаяг дээрээ хүргэлтээ авах уу гэдгийг нь асуучдаг. За тэгээ мөн дээрэс нь тэр хүн магадгүй мдээгүй анзаараагүй байх үед нь тэр хүн дараагийн үйлчилгээг санал болгодог. Яг энэ customer care-с бол эдгээр бүх ойлголтууд эхлэнэ. Таавал бидний хувьд чухал шүү гэсэн мэдрэмжийг өгч чадах юм бол энэ байгууллага бол өрсөлдөөнд илүү даваа талыг авна гэсэн. Тийм байна. Тэгэхээр эхлээд тэр байгууллага тэр хэрэглэгчийн өөртөө нь харилцаж исэн түүхүүдийг нэг дороос харж чаддаг, ойлгож чаддаг. Тэрийг эхлээд анализ хийх хэрэгтэй байна шүү дээ. Тэгжиж тэр дараагийн personalized гэдэг ойлголтууд гарч ирдэг байх. Баялаг сүрэн захирлын хувьд таны туршлага дээрээс хэрхэн яг тухайн хүнд зориулсан ийм personalized үйлчлэгийг үзүүлэх гэж оролдож байгаа вэ? Харилцагчийг те насаар нь ангилдаг ч юм уу, хүүсээр нь ангилдаг ч юм уу те. За энэ бол ер нь одоо хоцрогдсон гэж ойлгож байна. Ялангуяа ч банкны салбар дээр аваад үзэх юм бол тухайн одоо те харилцагчийн маань бүх төрлийн санхүүгийн одоо юу гэдэг түүх өөрөө юу илүү төвлөрч байна. Тэр хүн ямар сонирхолтой те ямар амьдралын хэм маягтай. За үүн дээр үндэслэж ер нь бол одоо тухайн харилцагчид бид нэр үйлчлэгээ болоод үршигний сувг бүтээгдэхүүнээ санал болгох юм боломжтой болсон. Тэ тэгэхээр энэ өөрөө бас л нөгөө яг одоо цаг үеийн үйлчлэгийн хөгжил буюу те AI дээр илүү сонирхсан, урьдчилан таамагласан. За тэгээд илүү бүр ингээд хэрэгцээг нь мэдэрч ингээд урьдчилан санал болгодог. За ийм чиглэл ер нь бол бас банкуд маань нэлээд одоо шилжиж эхэлсэн байна.